Газар хөдлөлтийн талаар та юу мэдэх вэ? Дэлхийн нийтэд бүртгэлтэй байгалийн гамшиг болон үйлдвэрлэлийн ослын 40 гаруй төрлөөс газар хөдлөлт нь хэний ч урьдчилан таамаглах боломжгүй. Хормын зуурт тохиолдож, олон мянган хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн эдийн засаг, хүрээлэн буй орчинд үлэмж хэмжээний хохирол учруулдаг. Улс үндэстний аюулгүй байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх хамгийн эрсдэл бүхий байгалийн гамшигт үзэгдлийн нэг юм. Дэлхийд дахинд магнитууд нь хүнд мэдрэгдэм хүчтэй газар хөдлөлт жилдээ дунджаар 13,000 орчим тохиолддогоос 100 гаруй нь их хэмжээний хохирол дагуулдаг байна. Монгол орны хувьд газар хөдлөлтийн тоо давтамж жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа юм. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш, 12 сум суурин газар нь 9 болон түүнээс дээш балын газар хөдлөлтийн чичирхийллийн бүс нутагт оршдог. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна. 2016 онд улсын хэмжээнд нийт 28,000 шахам газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ. Монгол Алтай нуруу, Чуй, Цагаан шувууд, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могдын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчим Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустай нуруу зэрэг газруудад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн эдвэгчлэлт буурахгүй байгаа юм. 20 дугаар зуунд Монгол оронд магнитууд нь 7 болон түүнээс дээш 30 гаруй газар хөдлөлт болсноос 4 нь 8 ба түүнээс дээш магнитуудын хүчтэй мэдрэгдсэн нь газар хөдлөлтийн зүй тогтлыг судлаж, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн аюулыг үнэлэх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх шаардлагатайг харуулж байна. Монголын нутаг дэвсгэрт явуулсан тектоник, геолог, газар хөдлөлтийн түүхэн болон багжийн судалгаа, хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүсэд хийсэн сейсмогеологийн судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 75% нь 7 болон түүнээс дээш балын газар хөдлөлт болох магадлалтай бүсэд оршдог. Тухайлбал одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 1-р сард Булган аймгийн Могод суманд 7.5 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болж 20 гаруй километр газар хагарч гүнзгий ан цав гарч өвөлжөөний гэр буураараа тохоо хэртэй шилжин хөдлөж сумын захиргаа, холбоо, эмнэлэг сургуулийн байр нурж байжээ. Өглөө 14 анги хэвчээсэн чи манай хүүхдүүд энэ төрөөр их л байж байсан юм даа. Нэг 95 ингээд ялалцаад. Ингээд залбигнаад ирэхгүй дөнгөнээд ирсэн байгаа. Тэгэл би босоо хараатэл тэр юмнууд нураад 3 метр ингээд газар ингээд агарсан юм байна даа. Халдвартын дасгийн хэмжээсийн би өөрөө би яарад бошихонд нэр эмнэлэг төвч гоосууд маань яаж гавд гээд гүгэд очсон. Тэгээ очсон чи өвчтнүүд маань ингээд хүнжлөөний өмрөөд таавчтайгаа хүнжлөөний өмрөөд гадаа зогссон. Зарим нь уйлчихсан. Айсан доороо уйлахгүй. Ер нь тэгэл газар хөдлөх хүн болтгүй юм байна. Тэгэл өнгөрч очиод идэх юм лээ. Байсан дотороос нөл бүх ишгэ мишгэ хамаг юм чи унтсан лаган чи нурдсан. Миний машин 4 дугуун дээр ингээд чичрээ донсолж ийсэн. Могдын газар хөдлөлтийн дараа анх зөвлөлт холбоот улсын Москвагийн их сургуулийн эрдэмтэн Монголд ирж Улаанбаатар хотын анхны бичил мужиллын зургийг зохиосон бөгөөд одоо хүртэл Монголын барилгын ноорм дүрмэд энэхүү зургийг хэрэглэж байна. Түүнчлэн Могдын газар хөдлөлтийн дараагаас Монголд газар хөдлөлтийн аюулыг тооцож эхэлсэн байдаг. 7.5 магнитуудын хүчтэй хөдөлсөн энэхүү газар хөдлөлт нь Улаанбаатар хотод 4, 5, 6 гэсэн 3 балын бүсэд мэдрэгдсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. 2000 онд Улаанбаатар хот орчин жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж тохиолдлын тоо эрс өссөн байна. Дээрх эдвэгчлэлт бүхий газруудад 6.6-аас 7.6 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-оос 50 орчим хувьд эвдрэл гэмтэл нуралт үүсч 30,000-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо судалгааг мэргэжилтнүүд гаргаад байгаа юм. Эдгээр нөхцөл байдал тооцоо судалгаа нь газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах тогтолцоог сайжруулах, газар хөдлөлтийн гамшигаас хамгаалах үндэсний чадварыг бэхжүүлэх шаардлага байгааг харуулж байна.
газар хөдлөлтийн улмаас учрах үлэмж хэмжээний хохирол, үхэл хагцал, эвдрэл свэрлийг амсахгүй тулд бид бэлэн байх ёстой. Тухайлбал газар хөдлөлтийн гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, олон улсын тэргуун туршлагыг нэвтрүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажлыг улс даяар зохион байгуулах нь чухал юм аа. Цунами болон түүнээс үүдэлтэй газар хөдлөлтийн гамшигт байнга шахам нэрвэгддэг Японд газар хөдлөлтийн гамшигын хор хохирлыг дахин амсахгүй байх, гашуун сургамжийг хизээч мартаж болохгүй гэсэн мессежийг ард түмэндээ байнга эргэн сануулгах зорилгоор гамшигаас урьдчилан сэргийлэх, таниулах тогтсон өдөртөө сургалт, дадлаг сургуулийг ард иргэдийн дунд зохион байгуулж, олон нийт сайн дуранхны оролцоог хангахад анхаарч ажилладаг сайн жишээнүүд олон бий. Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор газар хөдлөлтийн гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх үүрэг бүхий байнгын ажиллагаатай орон тооны бус зөвлөлийг Монгол улсын шадар сайд ахлан ажиллаж байна. Мөн Монгол улсын шадар сайд газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга хүрэлцэхүйн санаачилгаар өнгөрсөн оны 11 дугаар сард газар хөдлөлтийн гамшигын эрсдлийг бууруулах, олон нийтийн оролцоо ба хариуцлага сэдвт үндэсний семинарыг зохион байгуулсан. Улмаар 2017 оныг газар хөдлөлтөд тэсвэртэй аюулгүй орчин бий болгох, жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ. Энэ хүрээнд газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс жил бүрийн 3 дугаар сарын 4 дахь лав гарагийг газар хөдлөлтийн гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажлыг улс даяар зохион байгуулж байх асуудлыг санаачиллаа. Улмаар засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртөө болохоор шийдвэрлээд байна. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртөө болсноор төрийн байгууллага болон гамшигаас хамгаалах албад, аж ахуй нэгж байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эргэн хайх ажиллагааны дадлаг сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, олон улсын тэргуун туршлагыг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх, байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм аа. Эргэн таны хувьд болзошгүй аюул, осол, гамшигаас урьдчилан сэргийлэх боловсролыг олж авснаар өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах мэдлэг чадвар дадалтай болж, эрүүл, аюулгүй амьдрах хүмүүжил орчныг бий болгож чаднаа. Гамшигын эрсдлийг бууруулахад орволсон эргэн бүрийн үүрэг оролцоо хариуцлагаас хамаарч, эрүүл, аюул осолгүй, эрсдэлгүй ирээдүйг бид хамтдаа бүтээх учиртай.